Энэ өндрөөс дүүнэртаа гэж хэлэхэд тэгээд эр хүнтэй танилцсангуудаа аялалд аваад хамгийн зөв алхам. Сайн байцгаана уу? I'm back. I am back. За ингээд Adelaide хотоос мэдчилж байна. 3 capital city-д ирчээд сууж байна. Аялал маань үргэлжлээд маш гоё явж байна. Тэгээд нэлээд хэдэн сар чимээгүй байчлаа. Өнгөрсөн энэ хэдэн саруудад зөндөө их юм амжууллаа. Зөндөө их юм болж өнгөрлөө. Ямар ч байсан эргээд влог хийж эхэллээ. Тэгэд кофетэй яриа мэрэ ч юм ийм чөлөөт яриа хийж иж дараа нь яг ингэ нөгөө юмудаа ярьж эхлэхгүй бол гинт ингээл орж ирэнгуудаа та хэдэг бас үргээгээд гэж бодоод. За тэгээд аялал маань ерөнхийдөө бол нэлээд завгүй. Намайг ингээд өдрөө алган актив завгүй байлгадаг ч гэсэн хажуугаар нь би онлайн бизнесээ сайжрууллаа, өөрийнхөө сургалтыг гаргалаа, нэлээд их юм хэмжүүллээ өнгөрсөн хугацаанд. Тэгээд ямар ч байсан аялаад явж хугацаанд сард нэг 5-7 мянган долларын орлого олдог болчихсон байна. Чимээтэй нөө чимээтэй ерөөсөө ингэж өдрөө алган яг ийм чимээнд явдаг болохоор видео хийхэд маш хүндрэлтэй нэгдүгээр дараа нь ингээд видео хийчихэд арийнх нь яг энэ чимээг арилгаж болдог байхгүй яг хүмүүсийн чимээ болохоор яг эндээ ингээд заримдаа стресстэй видео хийхээс дургуй яваад байлаа. За тэр яг ямар ч байсан аялалдаа гараад одоо бол бүр ингээд босчихсан. Яг нөө энгийн амьдралын хэв маяг болсон байна. Анх эхний 3 сар бол маш хүн санагдсан. За эхний 5 сар гэж хэлвэл. Зам дээр гараад 10 сар бараг жил боллоо. Тэгээд эхний яг 5 сар бол юмтайгаа юм гээл танилцгаал, өчрийг нь олцгоол. За тэгээд хоорондоо бас тэ хоорондын харилцаанд маань бас одоо доголдлууд гараад тэр ч одоо яг ингээд нөгөө хар ажил хийж явж үзээгүй. Тэгээ яг нөгөө юм амьдрал яг энд ингэж амьдрал буцалж байгаа байхгүй юу. Тэгээд хар ажил хийж үзээгүй манай хүн чинь за тэгээд би чинь бас тэр мөрийг ингээл дуугаа байхгүй. Бүтээрийн хооронд бас нэлээд жоохон төвтэй хийгээд за тэгээд нэг ихний 5 сар бол яг ийм байсан. За 5 сараас хойшоо шал өөр болсон. За хоорондоо ойлголцож эхэлсэн, аялалдаа дасч эхэлсэн, цаг агаарын нөхцөл байдалтайгаа дасч эхэлж гин. Яг ингээд нөгөө хэвэн болж эхэлж байгаа байхгүй юу? Хоорондоо минь харилцаач гэсэндээ маш бат бөх болгож өгсөн. Маш гоё аялал болж байгаа. За тэгээд мөн аялангаа би ч орлого олоод явна $5,000. За 5-аас $10,000 сард яг ингээд аялаад өөрийнхөө хүссэн амьдралаар амьдраад явж байхдаа олно гэдэг бол яг л миний тэр хүсч мөрөөдөж төсөөлж исэн амьдрал байсан. За тэгээд өөрийнхөө сургалтыг гаргасан байгаа. Сургалт маань $397 үнэтэй монгол хэл дээр за 2 монгол ментортой, нэг нь Instagram контент бүтээгчийн коуч оргилмаа. За нэг нь болохоор би өөрөө одоо дижитал маркетинг онлайн орчинд ажиллах. За мөнтэй одоо яг нэг техник технологи ур чадвар эзэмшүүлэх, за систем автоматжуулалт гэж ярьдаг. Тэ одоо сайт мэт уусрах. Яг тэр чиглэлээрээ хүмүүстэй заагаад явж байгаа. Доор нэг 300 орчим гишүүнтэй сургалт маань үргэлжлээд явж байна. Эдгээр дээр төвлөрөөд тэ ингээл чимээ шууганд явж байгаа нөхцөлтэй. Өдөрт ерөөсөө ганц видео л хийх боломж гарна. За заримдаа видео хийж амжихгүй. Дээрээс нь цаг агаарын өөрчлөлтөнд ороод би маань өвдөөд бас нэг сар ер нь бол нэлээ хямралтай байсан ч гэдэг юм уу. Perth-д ирэнгүүт л гинт хүйтэн орчинлоо орж ирээд шууд ханад хүрсэн. За тэгээд тэнд бол ерөөсөө нэг сар ялт чөбөр ингээд нэг сик байгаад байсан. Тэгээд 11 сараас гайгүй болсон. 10 сар Perth-д байсан. Perth-д ирээд нэг сар хаус байсан. Жижиг орчинд амьдарч агаад хаус түрээсэлж амьдраад ингээ гоё байх гэж бодоод нэг сар тэнд байсан. Тэгээ эхний 1-7 за яг 2-7 хоног бол гоё байсан. Том орчинд наашаа цаашаа гүйлдээл том ТV үзэл гоё байсан. Гэтэ яг 2-7 хоногоос уйтгартай санагдаж эхэлсэн. Ялт ч ингээ 2-7 хоногоос за юу их вэ? Яах вэ? Энд ч одоо юу лээ? Аялдаа буцаад хурд явах юмсан. Ингээ яг тэгж эхэлсэн. Тэгэхээр яг нөгөө яг энэ амьдралын хэм маягтаа одоо тасчихсан байна л да. 7 хоног, за 2-7 хоног бол нэг буудалд ч юм уу хауст ингээд байхад бол гоё. Яг ингээд нөө солиод яваад гоё байхгүй юу? 2-оос илүү бол уйтгартай санагдаж эхэлсэн. Western Australia бол хамгийн том мужи байсан. Тэнд бол нэлээд удсан. За Western Australia-гаас өнгөрөөл бусад мужид нь бол жижигхэн ерөөсөө нэг 2-7 хоногийн л хугацаатай нэг мужид байгаад явчих бол хангалттай юм байна. Тэгээ одоо дараагийн 7 хоног Victoria орлоо. Melbourne-д очиж бас нэг тэнд 3-7 хоног болъё гэж бодож байгаа.
Тэгж явсаар байтал одоо нэг 3-4 сарын хугацаанд аялал маань дууслаа. Австралийн виза хүлээж авах хоорондоо Австрали улсыг бүр тойроод аялчихлаа. Гайхалтай шүү те. Түрүү жил зүгээр ингээ яриа сууж исэн бол одоо энэ жил дуусчихсан, ард нь гарчихсан, бараг ард нь гарчихсан. Явж байгаа. Тэгэхээр зүгээр л гайхалтай. Хүний хүсэл, мөрөөдөл, за тэгээ бодол, үг яриа, биелэл гэдэг бол үнэхээр гайхалтай санагддаг. Тэгээ намайг эхнээс минь дагаа явж байгаа хүмүүс л мэдж байгаа тийм. Анх онлайн бизнес гэж гарч ирээл онлайн бизнесээ ангилж идэлчээмсэн гэж явж байгаа л дараа нь аялал гэж яриад тийм. Одоо тэгсэн чинь аялангаа сар тийм $10,000 хийгээд явна гэдэг бол тэр бол миний яг мөрөөдөл байсан байгаа байхгүй юу. Одоо яг мөрөөдөл дээр ингэ асгаж байхад бол өдөр алган өглөө алганыг л гой мэдрэмжээр бүтдэг. Яа тэгвэл энийг л би хүссэн. Энийг л яг авчлаа гэдэг яг тэр мэдрэмжийг өөртөө байнга төрүүлдэг, байнга хэлдэг. Тэгээд энэ бол зүгээр л гайхамшиг. Тэгээ яг ийм болохоор би бас сургалтаа гаргасан байгаа. Өөр хүмүүс ч гэсэн яаж чадахгүй биш те. Би чадчихлаа те. Би бүр тгээс эхлээд уналтаас эхлээд мөрөөдлийн амьдралаа босгочлаа. Тэгэхээр чи юм уу та юм уу те. Яагаад болохгүй гэж өөр хүмүүс яаж чаддаг гэж. Тэгээ сургалт маань дамжуулан борлуулах хэрэгтэй 50% ашиг авах хэлбэрээр борлуулагдаж байгаа. Тэрний үс юу гэвэл та худалдаж аваад цаашаа борлуулад орлогоосоо 50% нь хол гэсэн. Орлого тийм үү. Хүмүүс маань аль хэзээний эхлээд орлогоо олоод эхэлж гисэн явж байгаа. Тэгээд тэр яг тэрийг харах мөч бас гайхалтай. Одоо яг надад гоё урам өгдөг. Хүмүүсийн амьдралыг өөрчилж байгаа маань, хүмүүст үр дүн харуулж байгаа маань эргээд надад маш гоё урам хайрладаг. За тэгээд иймэрхүү зүйлүүд болж өнгөрлөө. Тэгээд хүмүүс надраа хүүе блого ихэ болцсон юм энэ төр гэд ялцчихгүй нэг юмнаас жоохон хойшоо өөрийгөө салгаж агаад бусад юмн дээрээ төвлөрөхгүй л бүх юмаа ингээ нэг дор одоо хийн гэд ингээ ганцаараа зүтгээд байх юм бол дийлэхгүй юм байна. Яг ингээ нөө тархин дотор маань халаад өгнө гэсэн бодлоод байгаа ч гэсэндээ би маань аль хизээний те өөрчлөгдчихсэн асал ингээ дийлэхгүй болчихсон байна. Тэгэхээр ялцчихгүй ингээ багаар нэгээр за ядаж 2-2-оор ч юм уу өөрчлөхгүй болохгүй байна. Одооноос тэгээ эргээд нормал одоо 7 хоног болгон видеого оруулаад явах болно. Арай л хурдан яг л ингээд одоо те сарын өмнө л баг эхэлж явах шиг байсан. Ингээл тайдтай хуваалцаал юмнуудаа цэгцлээл явж исэн бол одоо аяллаа дуусгах гад баг ингээд явж гин. Өөр итгэж чадахгүй. Магадгүй үргэлжлүүлээд явсаар л байх гэж бодож байна. Одоо нэг газар суурин болсон ч гэсэндээ 7 хоноод ч юм уу сард ч юм уу ингээд яг аялалтаа явахгүй л яг ингээд суурин амьдрал бол одоо жоох уйдгартай байдаг гэсэн байна. Тэгэд аялалчийн өөрөө эргээд хүнийг одоо тий цаанаас байглаас нь эмчилдэг, сэргээдэг, өдрөө алган ирч хүчээр хангадаг, энэ тийм дэ мэдрэмжээр хоололдог гэж ярьдаг чи яг тэр аялаас авч байгаа тэр мэдрэмжээрээ л хоололж байгаа юм чи. Тэр бол зүгээр л гайхамшиг тий. Гой газар үзэн, гой хүмүүстэй уулзсан, өдөр алган шинэ газар, шинэ хүмүүсгээ ингээ явахаар ялтчгүй цаанаасаа бүр ингээд энэ бол зүгээр л өөр амьдралын хэм маяг. Аялдаг хүмүүс маань бол мэдж байгаа тийм. Яагаад хүмүүс аялах дуртай байд юм бэ? Яг энэ мэдрэмжийг л авах гэж бид нар аялдаг. Яг энэ мэдрэмжийг л эрх чөлөө гэж нэрлэдэг байгаа юм шиг санагдаад та. Тэгээд гой. Миний зорилго бол зөндөө олон хүмүүс тийм хүсэн газраасаа ажилдаг болоод тэгээд хүсэн амьдралаа өөрсдөө бүтээгээд яагаад те эрх чөлөөг мэдрээд хүн байх гэдэг энэ мэдрэмжийг аваад явж болохгүй гэж тэгэхээр яг энэ дээр үндэслээд сургалтаа хийсэн байгаа. Тэгээд олон хүний амьдралыг өөрчилнө гэсэн зорилготой явж байна. Дүүнэртаа гэж хэлэхэд тэгээд эр хүнтэй танилцсангуудаа аялалд аваад хамгийн зөв алхав. Салжж болно, нийлж болно те. Тэгээд ингээ аялаа явж хахад эхлээд нэг 3 сар дотроо хосууд яг ингээд нөө тэрсэлддэг юм байна, хэрэлддэг юм байна. Яг нэг тэр хэцүү үеийн байд юм байна. Тэгээ зарим нь бүр салцсан. Чиргүүлээ зараад хувааж аваад ингээд салцсан хосууд бүр зөндөө байд юм байлээ. Тэгээ яг нөө аялаад явж байхдаа хүмүүстэй уулзаад сайн муугаа ярьж байгаа шүү дээ. Гэсэн чи яг тэгээ салцсан хүмүүс зөндөө байд юм байлээ. Яг ихний 3 сартаа. Яг нэг байн хамт байж үзээгүй хүмүүс гинт хамт байгаад ирэхээрээ эсэлдээд нэгнийхээ бүх юм ингээ хараад тийм мэдрээд тэрсэлдээд зарим нь салжт юм байна. Зарим нь бол одоо тий ялтчгүй тэндээс битэржин ил байн хамт байдаг байсан хэрнээсээ л аялалд гараад ирэнгууд л тэрсэлдэж эхэлж байгаа юм чинь ажил хийх юм зөндөөтэй. Одоо ингээл харахад
нэг хийх юм байхгүй ч гэсэн нэлээд ажиллаад ядчил уяа зангидахаас эхлээл ингээл хадаас алах хадаас ингээл эвлүүлж барих марих дээр ахвал би ч нөгөө өөрөө хөдөө өссөн манай хүн чинь хөрхи оффист ажиллаж байгаад юрдөөсөө тийм хар ажил мажил хийж зээгүй болохоор тэрэн дээр битээр зөндөө их тэрсэлддэг байсан. Буруу ойлголт одоо тий тэрсэлтэн үүссэн. За энэ дээр бол битээр яг хоёлаа бас гайгүй нэг хувь хүний хөгжил суралцагч байсан болохоор энэ дээр бол чөлөөтэй яг ингээд нээлттэй яриад юмнуудаа чигдэлж авсан. За хоёул яг энийг шийдэхгүй бол хоёул ер нь болохгүй нэ. Тэ ер нь ингээд болохоо болоод шүү гэж сууж агаад ярилцсан. За яг тэр ярианаас хойш бол аль аль нь хүлээн зөвшөөрөөд аль аль нь одоо тий сул талуудаа засаад явсан ба. Би өмнө нь бас ярьжсэн 50-50% бүх юм дээр 50-50% байдаг гэл тий. Тэрийг нэг бодлын амар гэж бодож исэн боловч яг ингээд бүх юм ингээд 50-50% байгаад ах юм бол надад ир хүн хэрэггүй байхгүй юу тий. За тэгээд эндээс эхлээд ерөөсөө ингээд засах, ярилцах, одоо зөвлөлдөх юмнууд зөндөө гарсан. Тэгэхээр босууд маань ер нь яг тийж явах хэрэгтэй юм байна тий. Яг ингээд жоохон болохоо болол ирүүл ажиглагдаад эхлэх юм бол суугаад за окей ийм байна тий. Би ингэж мэдрээд байна, чи ингэж мэдрээд байна. Хоёлаа энийг ингэхгүй бол ер нь ингээд цаашдаа хоёул ингэ чинь яг энэ харилцаа болохоо ойлгох нэ гэд шууд ярьчвал зүгээр юм шиг санагцсан. Бид хоёр бол яг шууд гэж ярилцаад шийдсэн байгаа. Тэгээд ер нь аль тийш тэ хин хинийхээ цагийг алдаад яхан хин хинийгээ хохироогод яхан тийм үстэй. Тэгэхээр эртгэн одоо нийлээ салаад шийдсэн дээр аахгүй юу. Гараад ирэхээр бол тийм нэг айл гэрдэж тоглож моголох драма мраманд ингээд дургуйлчихдээ ш тэ. Тэгэхээр яг л тийм эсэн. Манай хүн ч гэсэндээ маш сайн хүн. Одоо ингээд юм хэлэхээр ойлгочтой. За би ч гэсэн бас сайн хүн. Айл аль нь ингээд нэнийгээ хүлээн зөвшөөрөө за нэрээ тийм байна те гэх те. Би нэрээ ингэжүүл зүгээр юм байна те. Намайг заавгүй тийм би ч гэсэндээ бас юм нэг хин хинийгээ ингээ харилцан ойлголцоод хин хинийхээ дутууг нөхцөл явахгүй бол ус байгаад яах. Ялангуяа ингээд одоо би чинь ашиг хүүхдтэй стил те хүүхдээ харна хажуугаар нь бизнес босгоно за тэгээд бас ар гэрээ зохицуулна 3-3 тэгээ бүх хэрэглээ амьдралыг бас зохицуулна. Надад бол ингээд нэлээд бас хүн санагддаг үе байдаг аахгүй юу. Энэ үед маань надад спорт хэрэгтэй те боли мөнгөөр боли те сэтгэл зүйн спорт хэрэгтэй байхгүй юу. Ядаж те заагүй сууж ахт маань ажиллаж ах үед маань надад тэг аягийн маань зүгээр үг хэлгүй угаагаад өч хүн л хэрэгтэй байсан. Тэгэхээр яг ингээд гэр бүл байна, хос байна гэдэг нь нэг нэгээ дэмжих, спорт хийх хэрэгтэй байгаа. Тэгж чадахгүй бол ганцаараа л явъя л дээ тий. Ганцаараа хангалттай сайхан амьдрал явах боломжтой юм чинь. Жинхэнэ амьдралд суралцаад явж ин да. Тий. Австрали бол маш том. Тэгээд маш уудам өнцөг болон мөртөө үзэж харах юмтай гоё улс юм байна. Гоё орн байна. Тэгээд яг ингээл нэг болон тойрол шал өөр юм тий. Дахиад нэг өөр болон тойрол шал өөр юм ч гэдэг юм юм. Уцан газар болгоно өвөрмөц. Ийм сайхан баялаг орн байна. Тэгээд ялт ч бүхэл бүтэн төв болохоор жил бол хүрэлцэхгүй л юм байна. Одоо жил болоход тий 3 мужил дуусгасан маань. За яг хаа жил болоход бол дуусгачихл юм байна л да. Гэхдээ эргээд харахад ялт ч ингээ үлдээсэн газрууд бас зөндөө байна. Тэгэхээр дахиад бас тойроод явах л ах. Гэтэ бүр яг ингээ full time бол явахгүй гэж бодож байна. За тэгээд иймэрхүү байна. Тэгээд эх 7 хоногоос влогууд маань үргэлжлээд нормал ороод явах болно. Та хэд маань сар шиндээ бэлдээд завгүй байгаа ах те. Өнөөдөр влог ячаад маргааш нүүн 7 хоног болгон гоё штэ ингээл 2 хоноо л 3 хоноо л нүүн завгүй орох завгүй л ингээд амьдраад явж ин да. Би чинь сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл би энэ доор линкүүдийг оруулж ин тэгэхээр ороод хийцээрэй. За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Эх 7 хоногийнхаа влогоор эргээд уулзцгаая. Bye. Мань хүмүүс ч одоо яагаад хар өглөө F уншаад ингээд хитэн үг хэлээд F хэлдэм бэ. Одоо ингээд сонсоход 5 үгний бараг нэг нь F юм шүү. 5 үг тутамд F хэлж ийн гэдэг одоо бараг 3 уу ингээл үү. Ла. Бүр уншлаг болсон байдаг те. Манай Монголд одоо ста гэдгийг илтгэж шилэх л та. Яг тэгээд үгийн хүч гэдэг бол агуу шүү нэрээ. Яг ингээл хар бараа үг байнга хэлж ярьж байдаг хүмүүсийн үйлс нь яг л тэр хэлж байгаа үг шиг л байдаг. Ийм хүмүүс чинь тэгээ бусдад сайхан үг хэлж чаддаг. Тэ? Яг л энэ дотроо л байдаг гэсэн үг тэгэхээр үйлс нэрээ.
Гайхалтай шүү. Хүн хүний амьдрал гэсэн сони юм шүү. За бай бай.